За бид хүн гоодон төсөл дээр хүрэлцэн ирсэн байна. За энэ хүү төсөл маань эхлээд одоо 6 хоногийн хугацаа өнгөрсөн байна. За ерөнхийдөө ханны карказууд болон дээврийн карказууд явагдаа. Дээвэр бол ер нь тун дуусах төгсөн байна. За тэгээд энэ хүү төсөл дээр би бас хэд хэдэн зүйлийг онцолж та бүхэндээ бас тайлбарлая гэж үзсэн. За нэгдүгürt манай энэ ашигласан мод байна. Хүмүүс манайхаас их асуудаг. Хатаасан банзаар хийдэг үү, ямар банзаар хийдэг вэ гэж асуудаг. За манай ашиглаж байгаа моднууд бол одоо энэ үйлдвэрийн хатаалагтай орос банзнууд байгаа. За энэ хүү хатаалагтай банзаар ханны карказууд, дээврийн карказууд гарсан байна. За мөн одоо бидний ашиглаж байгаа энэ ОСПО автонгууд байна. Е1 стандартын ОСПО автонгууд байгаа. Энэ хүү ОСПО автонгууд бол хүний биед эрүүл мэндэд ээлтэй ийм автонгууд байгаа. За тэгээд миний бас нэг хэд хэдэн одоо нэг зөвлөгөө маягийн гэх юм одоо өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээс бас та бүхэндээ хуваалцъя гэж бодсон. Ер нь ингээд энэ тентхийн бичлэгээс харахад бас нэг энэ хаалга болон цонхны энэ одоо энэ дүүр хедер, window header гэдэг энэ хедрүүд дээр одоо манайхан бас их жоохон алдаа гаргаж байна. Энэ хедрүүдийг бол одоо энэ дээврийн даацуудыг авдаг. Тийм учраас одоо яг ингээд босоо хэсэг болон хэвтэй хэсэгтэр ингэж зөв өгсөрж иж энэ маань одоо өөрөө даацаа зөв аавна олон жил одоо наслах нөхцлүүдийг ерөнхийдөө хангаж өгч байгаа. Тэгэхээр одоо энэ бол одоо энэ өчний өрөөнөөс террас руу гардаг шилэн хаалга байрлах юм. Тэгэхээр энэ бол одоо энэ дүүр хедер байна. За мөн энэ одоо ариун цэврийн өрөөрөө ордог хаалга байна. Энэ дээр бас мөн ингээд дүүр хедер буюу одоо энэ манайхны хэлдэг хаалганы ялуунууд бол одоо ингэж өгсөрөгдөж даацаа зөв авч одоо яг зөв өгсөрөгдөг гэсэн. За мөн энэ урагшаа харсан том цонхны хэсэг харагдаж байна. Энэ том цонхон дээр бол мөн одоо энэ window header буюу одоо энэ цонхны энэ ялуу хэсэг харагдаж байна. Тэгэхээр одоо ялууг одоо ингэж өгсөрж өгч яг зөв даацаа авч зөв байдаг юм аа. Тэгэхээр одоо манайхан бас энэ дээр анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө за карказ хааны өмнүүд дээр бол одоо манай өгсрэлтүүд харагдаж байна. За энэ төслийнхөө ерөнхийдөө зохион байгуулалт болон 3D зураг, за дотор интерьерийн зургуудыг бол би тусад нь өөр програм дээр одоо бичлэгээ хийж тайлбарлая. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгийг энэ төрөйгөө дуусгачих. Дараагийн шатхан явах үед нь тухай бүрд нь үе шатны бичлэгүүдийг та бүхэндээ бас танилцуулаад явна. За баярлалаа.